Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Мэдмээрэн байна нэвтрүүлгийн маань ээлжид шин дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Аги, за хамтран хөтлөгчөөр мэдээж Улаанбаатар Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан гэрэл ах маань хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргье танд. За чамд болон үзэгч сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. За мөн сайхан шинснэ үү гэж байна. Баярлалаа, сайхан шинэлээ, дүү сайхан шинэлээ. За сайхан шинэлээ. За хоёулын чинь луу жилийн эхний дугаар дээрээ ямар сэдвийн хүрээнд ярилцах байгаа вэ? За би нөгөө сэдвээ хэлэнгүүт чи зарим нь яасан эйгүү сонсогдож байна гээл те. За реакшн үзүүлдэг гэж байна. Чи нэг болж шүү гэдэг те. Тэгээ одоо энэ дээр бол би чамайг бол нэг тийм бас л яахан тавгүй тулуу гэж бодож байна. Өдрийн сэдв те. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл. За яалтчгүй л яахан ер нь маш их яригдж байгаа. Маш их яригдж байна гэдэг маань өөрөө маш их байна л гэсэн үг баг. Тэгэхээр тийм л одоо зүйл бууж байна та. Ер нь бол эмзэг сэдв шүү дээ, тий. Тэгэхээр маш их олон хэрэгүүд чинь сошиалоор ил цагаан дээрээ тавигдах юм. Тэгээ. За тэгэхээр яалтчгүй одоо бит хоёр нөгөө мэдмээр юм байна гэдэг анхан шатны ойлголт өгөхийн тулд жишээл энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг сэдвийн доор хүмүүс маань ер нь юу мэдчихвэл зохих вэ гэдгийг ярихын тулд бит хоёрын таагүй сэдвийг ярихаас өөр аргагүй болчих. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль Монгол улсад 2016 оноос хойш мөрдөгдөд ингэ явж байна. Тийм. Яг за би хуулийн хувьд бол ер нь бас боломжийн хууль гарсан гэж үзэж байгаа. За ер нь судалгаагаар бол бас энэ хууль гарснараа тодорхой хэмжээнд бас энэ гэр бүлийн хүчирхийлүүлдэгч нарт одоо хуулийн хүрээнд арга хэмжээ авах боломж нь илүү бүрдсэн. За тэгээд энэ төрийн байгууллагууд хэн нь яг юугаа хийх ёстой вэ гэдгийг зааг ялгааг нэлээд сайн заагаад өгсөн нэг ийм хууль байна гэж харж байгаа. За нөгөө талаасаа бол бас ийм хууль байна шүү. Ингэж арга хэмжээ авъя шүү гэдэг энэ мессеж одоо нийгэмд хүрснээрээ бас тодорхой хэмжээнд бас хүмүүс энэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл бас хор уршиг юм шүү гэдгийг дээр тодорхой хэмжээнд бол бас ойлголт авчихсан. Нааштай эрг үр дүн гарч байгаа юм байна. Энэ бол асуудлын нэг тал. Тийм. Гэтэл хэлсээр байтал, ярьсаар байтал бас болдгоо хэсэг нөхдүүд бол байна, тийм ээ. Тийм хүмүүсийн тоо бас тийм их дөрвтэй буурахгүй байгаа учраас өнөөдөр сэдвийн эмзэг боловч энэ сэдвийг өндөхөөс аргагүй боллоо. Тэгэхээр энэ үзэгч сонсогчдоосоо ямар нэгэн байдлаар бас хэлцүүлэгчийн зүг бахаа гэж бодож байна. За гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь бол хин нэгэн гэр бүлийн гишүүдийн хин нэг нь нөгөөдөө хүсэл зоригийнх нь одоо эсрэг зүйлийг хүчээр тулах энэ үйлдэл тийм ээ. Үйлдэл болон эсүүлтгүү гэж байгаа. Бит хоёрын чинь нэвтрүүлэг бас нэг хуулийн суурьтай нэвтрүүлэг учраас үйлдэл гэж нэг юм байна. Эсүүлтгүү гэж нэг юм байна. Тэгэхээр хоёулаа тэр эсүүлтгүүгийн үйлдэл гэдэг нь бол яг хийж байгааг нь хэлээд байна. Цогч байгаа бол одоо тэр цогч байгаа үйлдэл чинь өөрөө үйлдэл шууд үйлдэл чинь тийм. Эсүүлтгүү гэдэг нь бол хийх ёстой зүйлээ хийхгүй байхыг эсүүлтгүү гэдэг юм. Ер нь бол үүргээ биелүүлэхгүй гэсэн үг. За ер нь бас үүргээ биелүүлэхгүй гэж бас ойлгож болно. Тухайлбал одоо эмч хүн би ерөөсөө өвчтнийг үзнэ, эмчилнэ л гэд хангаар горгоцсон мөртлөө нэг яаралтай нэг хүн хувийн унаагаараа эмнэлэг дээр дахиад очихт нь та манай нөгөө юу биш байна, нэг тойрог биш байна. Энд чинь бас нэг дүүрэг харьяал бас байгаа шүү дээ. Манай харьяалын биш гэж хэлээ, та тэр харьяалын эмнэлэг рүү яв гэж хэлээд тэр эмч тэгж хэлснээс нөгөө өвчтөн замдаа хоёр эмнэлгийн хооронд амь насны эрсдэх юм бол тэр эмчтэр эсүүлтгэн улмаас хүний амь насыг үрлэгсэн гэдэг юм. Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тийм ээ энэ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлээр эсүүлтгүү гэдэг нь яаж ийн гэхлээр эхнэр нөхөр хоёр бол тухайлбал бие бинийгаа хайрлах, халамжлах ёстой. Тэжээн тэтгэх ёстой. Тэгвэл эхнэр нь гэртээ одоо өвчний улмаас ингээд ажил хийх чадваргүй ингээд хэвтэж яхад эр нөхөр нь түүнийг халамжлахгүй байх, эсвэл түүнийг тэр тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй аливаа зүйлээр дутагдуулаад гачигдуулаад байгаа маань бол тэр хүн нөгөө гэр бүлийн тухай хуулиараа бол эхнэр нөхрөө халамжлах, тэжээн тэтгэх тэр үүргээ биелүүлэхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээ энийг бол эсүүлтгүү гэдэг байгаа. Тий.
За тэгэхээр бол гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж хэнийг тодорхойлох вэ гэж энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд хэн хамрагдах вэ гэдэг асуудал. Манайхамны ойлголт бол яг явцсан байгаад шиг байгаа. Ер нь бол эхнэр нөхөр тэдгээрээс гарсан хүүхэд гээд ерөөсөө яг нэг гэр бүл гэдгийг чинь ингэ тодорхойлоод байгаа. Энэ тойрогтол багтаага. Энэ тойрогтол багтааж авч үзээд байгаа юм. Тэгвэл хуулинд энэ арай өргөнөөр томьёологдсон хүмүүс маань ч гэсэн үүнийг бас арай өргөн утгаар нь бас ойлгоод авчих хэрэгтэй. За энэ дээр юу байна гэхээр тэр гэр бүлийн одоо эхнэр нөхрийн аав ээж нь тийм ээ төрсөн үржилсэн одоо хүүхдүүд. За тэгээд хамаарал бүхий хүмүүс одоо бид нар ч нөгөө үеэлүүд ч гэж ярьдаг, нагац авг гэж ярьдаг. Гэтэл тэр хүмүүс хэдийгээр тэр гэр бүл дотор байнга одоо ингээд яг өрхийн нэг ам бүлийн гишүүн гэж хороонд бүртгүүлээд ингэж явахгүй ч гэсэн тодорхой хугацаагаар ирсэн байж болно шүү дээ. Одоо тэгвэл нөгөө хөдөө орон нутгийн оюутнууд бол хотод төр оюутан болоод ирэхлээрээ нэг хамаатан садныдаа бас амьдардаг тал биш шүү дээ. Гэтэл тэр бол тэр айлын бол үндсэн гэр бүлийн гишүүн бол биш. Тэгтээ бас нэг тийм садан төрлийн хүн гээд тэднийдээ хурж ирээд оюутныхаа хугацаанд тэнд амьдарч байна. Тэгвэл энэ хүн бол энэ гэр бүлийн хүчирхийллийн энэ хуулинд хамрагдаж байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр нэг ам бүл дотор хамт амьдраад байгаа учраас. За нөгөө талаас хоёулаа нөгөө гэр бүлийн харилцаа ярьж явах үед бол хамтран амьдрагчийн асуудлыг ярьж ирсэн тийм үү? Тий. Гэр бүлийн албан ёсоор төрийн байгууллагад бүртгүүлээгүй ч гэсэн хамтын амьдрал зохиогоод бүр дундаасаа өрөвхт гаргаад ингээ амьдардаг ийм хэсэг хүмүүс байна. Тэгвэл яг албан ёсныг эрлэлтийн баталгаатай эхнэр нөхрөөс гадна ийм хамтын амьдралтай байгаа энэ хамтран амьдрагч нарт энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бас үйлчлэнэ. За бүр салаад явцсан эхнэр нөхөр төртлийг хамаарж байгаа. Энийг харин манайхан ёстой мэдээлгүй. Бүр салгацсан ч гэсэн. Тэг гэр бүл цуцалдсан. Хуулиараа бол эхнэр нөхөр бол биш болсон. Тэгтээ урд нь гэр бүлийн байсан. Тэгэхээр эний чинь гэр бүлийн хамаарал үргэлжилж ийгээд харждаг байхгүй. Тэгэхээр манайхан энийг ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр нөгөө мэдмээр юм байна гэдэг нэвтрүүлгийн нэг бас өнөөдрийн мэдэх ёстой зүйл маань энэ. Гэр бүлээ цуцалсан байж болно, хамтын амьдралтай байж байгаа, хамтран амьдрагч байж байгаа, салаад явсан байж болно. Тэр дундаас нь заавал ч хүүхэд байхыг шаардахгүй. Тэр хоёр нэгэн цаг үед л хамт нэг гэр бүл гээд нэг тоор амьдарч ил байсан, хамтын амьдралтай л байсан бол энэ гэр бүлийн хамаарал бүх этгээд гэдэг орчдөг байхгүй юу. За тэр этгээд бүр юу орж ирж ийм гэхээр за одоо бас ингээд тодорхой хэмжээнд бүр ямар ч хамаатан биш хүнийг жил гэртээ байлгаад хүүхдээ харуулах маруулах нэг ийм харилцаа бас явж штэ. Тий. Тэгвэл энэ хүн чинь ч гэсэн ямар ч одоо цусан төрөл хамаатан садны төрөл бол байхгүй холбоо бол. Тэгсэн хэрнээ тодорхой хугацаанд тэр нэг ам бүл дотор амьдраад байгаа байхгүй юу. За тэгжитэл нөхөр жишээлбэл арх ууж орж ирчгээд их нэртэй агсан сохтуу тавиад хүүхдээ зодоод ч юм уу ингээд энэ гэтэл тэр хүүхэд асрагч руу элдв юм бол хийхгүй байна. Тэр үнд бол ямар нэг юм одоо дайр тавшилсан юм хийхгүй байна. Гэхдээ тэр чин тэр байгаа тэр таагүй дүр зураг чин нөгөө гэрийн үйлчлэгч хүнд дарамт тулж ирж сэтгэл санааны дарамт тулж ирж шүү дээ. Энд ч та авгаагаа орилуулаад хүүхдээ балбал ингээл агсан тавьж байгаа юмаа хэмхэж байгаа хүн хараад яаж ямар хүн 50 амгалан байх юм. Энд чинь сэтгэл зүйн ямар нэгэн дарамтанд орж шүү дээ. Үүнийг бол гэр бүлийн хүчирхийлэл гэж авч үздэг байхгүй. Тийм учраас энэ гэр бүлийн хүчирхийлэлд хамрагдж байгаа одоо манайд хуулийн хэлээрээ субъектүүд тийм ээ. За хүмүүст энгийнээр ойлгоход бол энэ гэр бүлийн хүчирхийлэлд хамаарат байгаа хүмүүсийн энэ хамрах хүрээ бол ийм өргөн байдаг. Зөвхөн эхнэр нөхөр хүүхэд гурав бол биш юм бэ шүү гэдгийг бол мэдээд авчаарай гэж би хэлдэг. За хоёрдугаар нэг асуудал бол ер нь ямар төрлийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэлүүд байд юм бэ гэж тийм. Үндсэн 4 төрөл байгаа. За бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, дөрөвтг нь бэлгийн хүчирхийлэл гэсэн. Ийм бэлгийн хүчирхийлэлтийн бие махбодыг салгаад авчиж байгаа юм шүү дээ. Тусдаа. Тийм байна. Тий. Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь тусдаа юм байна. За тэгээ хоёулаа мэдээж эднийг ингээд юу яа тийм товчхон юуг нь алинд нь хамруулад байна гэдгийг яриа. За бие махбодын хүчирхийлэл гэдэг нь бол маш энгийнээр ойлгогдоход бол биед өгж байгаа зовир одоо хүний өвдөлт мэдэрнэ гэдэг шүү дээ.
Одоо ингээд нэг цохиод авахд энд нэг янгиндаг, тэгээ хорсдог, алгадахад нэг хацар хорсдогч байдаг юм уу? Нэг энэ ингээд биеинд яг мэдрэгдэж байгаа энэ зовиурууд бол бие махбодын хүчирхийлэл. За бүр одоо онцгой одоо өндөр одоо хамгийн аюултай хэлбэр нь бол амь нас юу гэх асуудал. Тийм ээ. Энэ бол үндсэндээ бие махбодод халдаж байгаа энэ хүчирхийлэл байгаа байхгүй юу? За тэгэл энэ чинь энгийн алгадахаас өсүүлэл, өшөөлөх, юмар цогох, үснээс нь одоо зулгаах, чихэрх юм аваа шидэх ч юм уу. Оо энэ чинь ерөөсөө ингээл тэр юмнууд нь бүгдээрээ дандаа ирж ин бие махбодод юу үзүүлээд байгаа шүү дээ. Өвдөлт мэдрүүлээд байгаа. Тэгээд тэрнээсээ болоод тэр чинь тэр бүхэнд ороо өвдөхөөс гадна дараа нь тэр үргэлжилсэн өвдөлтүүд явж байна. За зарим нөхцөлд бол бүр тарчлааж байна. Одоо тэр тамхи татж ягаад тэр тамхиныхаа галаар одоо юу яахч байдаг юм уу? Хайрхаж байдаг юм уу? Гар хуруу нүүр духан дээр нь тэр тамхиныхаа одоо цогийг унтраахч байдаг юм уу те? Тэгээд одоо бие махбодын хүлэх те ингээд ерөөсөө бүр хүний ой танд орохооргүй зэрлэг балмад үйлдэлүүд бас байна штэ. Тэгэхээр иймэрхүү үйлдэлүүд нь бол үндсэндээ бие махбодын хүчирхийллээ гэдээ ойлгож байгаа шүү дээ. Одоо тэгээд нэг таагүй юм учраас энийг одоо цааш нь яриад явах уу те. Ярихад хүртэж байгаа юм дээ. Тэ. За сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг хоёр тоо нь бол. Тэгэхээр энэ бол сэтгэлийн өвдөлтийг хэлж байгаа. Биеийн өвдөлт мэдрэх, сэтгэлийн өвдөлт хоёр чинь хоёр арай өөр юм биш үү? Оюун тархинд өвдөлт үүсээд ийн гэсэн үг тийм ээ. Зүрх бацлаад. За тэгэхээр энэ нь ямар байдлаар илрээд ийн гэхтэр бол нөгөө нэг тэр эсвэлтгүүгээрээ бас нэлээд гарч ирдэг. Хийх ёстой юм а хийхгүй байх. За одоо энэ нэг ингэчих болов гэд хүлээлт үүсээд хахад тэрийг хийдэггүй. Тоодгүй, хайхардгүй те. Энийг юм ингээ байжлаад сексичээд байжлээдгийн гэдэг ч юм уу ингээд гэтэл тэр өөрс нь хайрын хэрэг хүсээд байдаг гэтэл тэрнийг нь яадаг нэг тийм хөлдөө зэвдэг нөхөр байгаад идэг. Зарим нөхцөл бүр ийм яриа гарсан байдаг. Манай энэ хоёр хөршгөө маамуулан тайвал сууч юу. Яаж ингэс ерөөсөө тэр айл амтэн чин зодтолтол нүдэлтэй бөө аллаа гэж ойлгоод манай хоёр өдрөөс тийм байхгүй гэж. Гэтэл тэр нөгөө сэтгэл санааны хүчирхийл чинь тийм чимээгүй үлдэгддэг. Зодож байгаа нөхцөлд бол дуу чимээ гараад орилоод авраараа мавраараа болно шүү дээ. Нөгөө сэтгэл санааны хүчирхийл үлдэгдэж байгаа газар болохоор дуу чимээ байдаггүй. Би одоо нэг гарчаад ирэхүү гээл тэгтэн л одоо нөхөр нь ч юм уу ингээл нэг муухай харддаг тийм. Эний чинь муухай хардж байгааг чинь зөвхөн тэр эхнэр нөхөр хоёр л мэдрэлж шүү дээ. Нарийн ярих юм бол тэнд тоглоо сууж байгаа хүүхэд ч мэдрэхгүй. Эхнэр бол анзаарч байна. За энэ нэг яазгүй байна. Тэгэнгүүт нөгөө эхнэр чинь уул нь бас бие хүн штэ. Өөрийн гэсэн хувийн орон зай байна. Өөрийн чөлөөт цаг байна тийм ээ. Өөрийн найз нөхдийн хүрээлэл байна. Тэгэх чинь за би нэг найзуудтайгаа гарчаад ирье. Та хоёр ингээ сайхан тоглоо сууж байгаараа гэд өмсчээд ингээд гараад явчих байтал тийм ээ. Ийм эрүүл харилцаа байх байтал гарахлаар нь нөгөөт нь муухай харахлаар тэгэл болчихдөг тийм. Эн чинь өөрөө цаагаараа маш их төгшүүр үүсгээ тэгээд яадаг бол гэдэг юм айц дөрвөлээд ингээд байгаа юм тийм ээ. Тэгэхээр иймэрхүү төрлийн хүчирхийллүүдийг бол үндсэндээ бол сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг. Энэ бол явж нарийн ярих юм бол баг тэр нөгөө нэг алгадаад авснаасаа ч илүү зовиртой байж болох юм. Бас удаандаа үргэлжлэн тийм. Тэглгүй яах юм бэ тэр чинь. За нэг хөхрөлт бол одоо юу гэдэг нь 2-7 хоног 3-7 хоног болоод магадгүй ингээд зүгээр болоод тэгээд тэр өвдөлт байхгүй болчдөг бол сэтгэлд буутсан тэр айхтар хөндүр гэдэг чинь бол маш урдаан үргэлжилдэг. Тэр нь магадгүй бүр даамжрах юм бол сэтгцийн одоо сэтгцийн өөрчлөлт рүү явуулах ч байдаг юм уу тийм. Ингээд ийм айхтар зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгэл одоо бид нар чинь энэ тухай зөндөө олон кинонууд мэдэн штэ тийм. Лард маач үлээ тэ нэг орхитос энтер гээл ингээл зөвөн кинонууд байдаг штэ тий. За юуны эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь бол юу байдг вэ гэхээр бол хүнд чинь өөрийн гэсэн бас нэг хувийн хөрөнгө байх хэвээр. Хоёлаа нөгөө гэр бүлийн харилцаа ярьж хахад гэр бүлийн хөрөнгө бол хувийн хөрөнгө, гэр бүлийн дундын хөрөнгө гэдэг ийм хоёр ангилагддаг гэж ярьжсэн штэ. За жишээлбэл эхнэр өөрийнх нь одоо нэг гоёлын даашин одоо өөрийнх нь нэг гоёл чимгэл зүүлт ч юм уу те энэ бол тэр гэр бүл дотор зөвхөн тэр хүн хэрэглэн штэ. Тийм ээ энэ утгаараа бол тэр зүйлүүд нь бол жишээлбэл өөрийнх нь хувийн хөрөнгө байхгүй. Гэтэл нөгөө эмэгтэй чинь нөхрөөсөө айгаад түүнийга
захиран зарцуулж хэрэгжилж чаддаг. Өөрөө ингээд нэг загвар нь хуучирцсан гээд нэг юм чигтээ жаахан үнэтэй автсан нэг юм болтооч байдаг юм уу те. Гэтэл түүнийга нэг найздаа зараад юм өөр нэг юмар ингээд солиод нэг айтайхан юм болгочих гэхлээр нөхөр нь бүр тийм мөртөл оролцдог те. Чи энэ үнэтэй цайтай юм нэг юм ирээн даавгаар солих гэж байгаа юм уу? Яаж байгаа. Чи би аваад өгсөн учраас миний имийг чи үнгүүдүүлж байгаа юм уу? Гисэн юм ингээл ярангууд нөгөө хүн чинь уул нь бол тэр өөрийнх нь хувийн хөрөнгө учраас түүнийга захиран зарцуулаад өөртөө хэрэгтэй юмар солиод авчих гэл нөхрийн тиймэрхүү үг яриа хандлага нь бол нөгөө эмэгтэйг чинь ингээд тэр үйлдэл хийхийг зогсоолгож байгаа юм. Эсвэл эмэгтэйгийн үйлдэл нөхрөөгөө өч юм уу те. Тийм би үл яг одоохондоо л өөрх юм уу ирчүүдийгээ ноолоод байна тийм ээ. Ингээд дарангуулагч одоо хүчирхийлгэж болгоод яриад байна тийм. Төгсгөлд нь бол ирчүүдээ бас нэг өмөрнөө гэтэл бас ингэдэг. За жишээлбэл эхнэр нөхөр хоёроо л гэхэд эхнэр нь ямар цалин авдгуу гэдгийг л мэддэг нөхөр нь. Тэгэхэд л за цалингаа өдөр өнөөдөр танаа цалин буух хэвээр. Тэгвэл төөрхийн нөгөө мө эхнэр бол ерөөсөө ямар ч мэдл байхгүй те авчраал цалингаа нөхөртөө хураалгадаг. За тэндээс нэг 20,000 төгрөг байхгүй болцсон бол энэ 20,000 айцсан. Тэгэл нөгөөтг нь авчихнааргүй одоо нэг төрсөн өдөр тэмдэглэхтэр нь манайхан нэг 22,000 төгрөг ингээд хураалгасан. Тэгэхээр л танаахан дандаад найрагдсан гэж итгэдэг юу юм уу нэтрэгээл. Ингээр одоо нөгөө хүн нөгөө өөрөө хөдөлмөрлөөд олсон жаахан мөнгнөөсөө өөртөө ингээд юм зарцуулахад хүртэл айгүй тэрт болж хаат болж байгаа тийм. Ерөөсөө эдийн засгийн хувьд хараат болчих байхгүй тийм. Өөрөө тэр нэг ихнэр л нэртэй болохоос биш тэр айл тэр эдийн засгийн хувьд тэр эмэгтэйдүүд мэддэг юм байхгүй. За нэг өвлийн эдийн ширлээ гээл баярлал ах トゥ нар ингээл наанцаа нэхлээр айлч бас нэг хишиг мишиг хүртээдэг шүү дээ. Тэгэл тэгэнгүүт нь танаа мосоо гуулгачингуудаа би ер нь тэгээ танаа энэ ах トゥ нарыг тийжиж их ер нь юу юм. Тэнгүүт нөгөө мөч хөөрхий бүр ингээд нэг эжнийхээ махнаас нэг 2 хавирга хүртэл нэг дүүдээ өгөөд боогод явуулчих. Ирэх мэт л байхгүй. Эн чинь бол үнэндээ тамтай амьдрал үсттэй. Эн чинь тэр нөгөө англиад аваад үзвэл эн чинь яг нөгөө гарал үүсэл нь бол нөгөө эдийн засгтай холбоотой ийм хүчирхийлэл байгаад байна. Ярилцах ёстой. Ярилцаад хоорондоо сайн аваа олохгүй бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйчдэр очих басны арга. Нэгэн цаг үед сайхан байсан тэр амьдралынхаа дурсгалыг бодоод бие биендээ хүчирхийлэл хэрэглэхгүйгээр аль болох бие биендээ сэтгэл сайхан амьдрасаа л гэж одоо хүсэж одоо төлөв амьдралыг хүсчихье. За дөрөв дэх хүчирхийлэл одоо хүмүүс бол түрүүн зарим нэг бол юу гэнэ бэлгийн хүчирхийлэл гэж хэлчихв яав гэж зарим нь бас эргэлзэж магадгүй яг юуны хүчирхийлэл юм бэ гэдэг. Тэгэхээр л та бол зөв сонссон. Бэлгийн хүчирхийлэл. Бэлгийн харилцаа гэж байдаг шүү дээ. Юм хоёрын хооронд. Тэгэхээр энэ бол бэлгийн хүчирхийлэлтэр бол хүчиндэх гэмт хэрэг бол биш. Хүмүүс бол энэтэй холих гээд байдаг. Өөрөөр хэлбэл ёсолж авсан ихнэр нөхөр хоёрын хооронд ямар юмны бэлгийн хүчирхийлэл байдгийг гэж зарим хүмүүс бас ярьдаг юм. Тэгэхээр тэр хүмүүс юу гэж ойлгоод байгаа гэхээр гэхдээ эхнэртэйгээ онтож хөвтөх чинь тэгээд хүчиндж байгаа хэлбэр юм уу гэдэг. Одоо нөгөө цаад учраа ойлгохгүй учраас нэг талдаа бараг мушгаад шүү дээ. Тий. За энийг бол бас яг тэр хүний бас тэгж асуух нь зөв байхгүй юу? Энд чинь бас нэг нарийн энэ зааг ялгааг нь гаргахгүй байгаа учраас тухайлбал огтын хамааралгүй гэр бүлийн юм хамааралгүй хүмүүсийг хооронд тэр хүсээгүй бэлгийн харьцаа явуулах бол энэ бол нөгөө хүчиндэх гэмт хэрэг болчихж байгаа. Эхнэр нөхрийн хооронд байгаа тэр бэлгийн хүчирхийлэл гэдэг чинь ямар утга агуулгатай юм байна гэхлээр өөрийнхөө иргэшээлд байгаа одоо тэр эхнэр одоо нөхөр үнэндээ бас тэр гэр дотор ингээд яхан баддаг нөхөр байх гэдэг юм л да. Тэгэнгүүт эхнэр бол мөнхөд тэр хүнд ингээд одоо цаа гээд ингээд үйлчлээд буйдаг. Тэгэнгүүт тэр эхнэр хүссэн ч эс хүссэн ч нөхөр л хүсэж ивэл ерөөсөө тэр секс харилцаа хийнэ. За тэгээ магадгүй нэг телевизээр янз янзын бичлэг юм үзчихлээрээ энэ одоо ийм одоо шинэ байрлал гэдэг юм туршиж үзэн ч гэдэг юм уу те. Энэ одоо тэр нэг гав борохоо барьцсан ингээ явж гин. Энэ ер нь их сони юм бэ. Би туршнаач гэдэг юм ингээ нөхөр нь ингээд байх. Гэтэл эхнэр тэрийг хүсэхгүй байна. Тэгэхээр энэ чинь хүний эрх талаас нь одоо яриад эхэлж штэ. Хэдийгээр ёсолж авсан эхнэр нь боловч тэр сексийн харилцаа, бэлгийн харилцаа гэдэг чинь өөрөө тийм ариун нандин зүйл. Хоёр талаас хоёулаа хүсэж, сэтгэл санаа хоёулаа тайван байж, тэрнээс тэр таашаал мэдрэмж авдаг юм болохоос биш хин нэг нь хүчээр хийн гээл нөгөөгаа хүчээр одоо хэрэгэлдэг, эдэлдэг ийм харилцаа биш байхгүй юм чинь.
Энэ утгаар нь хууль тогтоогч энэ бэлгийн хүчирхийлэл гэдэг чинь ингэж хардж штэ. Нэг хүний эрх талаас нь. За ялангуяа манай эмэгтэйчүүд маань хөрхи сэтгэл санаа бол их эмзэг тогтургүй байдаг тийм нөгөө нэг сарын тэмдгийн ирэх за тэгэл тэр нэг ажлын ачаалал ядрах ачаал байна. Тэгээд нэг хүүхэд өвдлөө гэхэд бол эхнэр нөхөр хоёрын сэтгэлийн шаналга хоёр өөр штэ. Нөхөр бол за хүүхэд халуурж ин даа гэж ерөнхийдөө харахаас биш за энэ тэрэн байна уу гэхээс биш ээж хүн шиг тэгж бүр тэрнээс болж ингэж шаналлахгүй тийм ээ. Ах トゥ хамаатан саданд нэг таагүй үйл явдал боллоо гэхэд эмэгтэй хүн тэрэнд илүү эмзэг байдаг. Тэр нь бүр ингээ бодогдоо салахгүй байдаг. Гэтэл нөхөр бол тэрийг бол юу сүртэй юм гэдэг. Тэгэнгүүтээ хоёлаа нөгөө секси харилцаа хийхдээ мэдээж тиймэрхүү таагүй сэтгэл зүйн юмнаас болоод ихнэр хүн татгалзлаа гэхлээр за юутай болцсон. Цаагаар наагаараа бас хүнтэй болцсон юм а. Яасан намайг голдог болоо юу энэ төр гэхлээр сүүлдээ нөгөө ихнэр бол тэр нэг илүү дутуу ярианаас нь айгаад юм уу залхаад за ингээд нэг яшиг тэр нэг сексийг хийсэн болъё гэдэг тийм ээ. Гэтэл анх тэр хоёр хайртай дуртай гэж явах үед бол тэр сексийн харилцаан тэр хоёрын амьдралд бол туйлын сайхан харилцаа байсан бол энэ бэлгийн хүчирхийлүүлдэг дэдэрхийн алдад бол тэр бол дарамт болж байна. За бошуухан шиг л одоо энэ нэг юм дуусаасаа. Тий. Гэдэг бүр хэмжээнд очиж штэ. Тэгэхээр энэ маань бол үнэндээ тэр хүний хувьд бол яалч бас дарамт болж байна. Гэхдээ эн чинь нөгөө нэг түрүү чинь бие махбодын гэдгээс арай өөр байна. Тэр бие махбодын гэдэг чинь бол зорилго нь тэрийг өвдөлт мэдрүүлэх гэдэг. Тийм. Гэтэл энэ бэлгийн хүчирхийллийн юм дээр бол тэр өвдөлт мэдрүүлэх гээгүй байна. Нарийн ярих юм бол сайхан мэдрэмж төрүүлэх гэдэг. Гэтэл тэрий чинь цаад хүн хүсээгүй байхад дайраад байгаа учраас эн чинь өөрөө хүчирхийлэл болоод явчихж байгаа юм. Тийм. За тэгэхээр ийм дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэр байдаг юм аа. За өөр бас юу мэдчих хэвээр вэ гэхээр за тэгэхээр ийм байдгийн бол энэ хүчирхийл үйлдэлсэн нөхдүүдийг яах хэвээр вэ гэдэг асуудал байна шүү. Тийм. За тэгвэл энийг бол нэг бол зөрчлийн хуулиар шийтгэдэг. За нэг бол эрүүгийн хуулиар шийтгэдэг. Тийм. За зөрчлийн хуулиар шийтгэхэд ямар шийтгэлүүд байдгүй гэхээр хэрэв ийм гэр бүлийн хамаарал бүхий хүнийхээ эсрэг ийм гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх юм бол албадан сургалтанд хамруулад гэж байгаа юм. Сургалт өгнө гэсэн үг дэр ингэж болно болохгүй. Тэгээ ингээ суртахууны бахан хүмүүжлийн хичээл орхно дээ. Тэгээд 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлна тий. 7-оос 30 гэсэн тийм ээ. Тэгэхээр бол энэ бол өөрөө бас тэр хугацаанд тэр 7-оос 30-ны хугацаанд тэр тусгай сургалтанд хамрагдаад ингээд байх нь байна. За хэрүү энэ одоо гэр бүлийн хүчирхийлэл санаамсар болгоомжгүйгээсээ бас үлдсэн ийм залуучууд ийм хүмүүсийн хувьд бол энэ маань өөрөө эргээд айгүй сайхан засварлан үйлчлэл болдог. Би бас яг юу хийж вэ? Яагаад би энд ингэ сууж байгаа вэ гэхлээрээ бол ухаарад нэг хэсэг нь бол уучлаарай гэд ингээд гэр орондоо хэвэн болоод очдог. Гэтэл нэлээд бас тооны хүмүүс нь бол бүр энэ дээрээс бүр өш санаад чи намайг бүр ингэж гинөө те. За өстө гарч байгаа та хэдийг өстө баллна самарна гэд бүр нэг хэсэг нь бүр ингээд сонзон болгож ирдэг. Бүр хурцтаад ирдэг. За ингэдэг учраас ч зарим гэрвэл одоо айгуул бол одооноосоо бүр шалд ордчихно гэж айгаад тэгэл нөгөө хүчирхийлүүлээл ингээл номоо ингээл байж идэг. Тэгэхээр бол би зүгээр яг энүүхэн хэсэг дээр бол дараа нь мартчихж магадгүй зүгээр хэлхийг хүсэж байгаа юм юу гэхээр бол энэ хүчирхийллийг ер нь тэгэд ухамсартай нэг хэсэг өөртөө сайн ярилцаж үзээл шийдэж чадахгүй юм бол одоо тэр төрийн байгууллагыг оролцуулаад энийг хүчээрэл зогсоолохгүй бол ер нь бол зогсоход их муу. Тий. Хүн өөрөө л ухамсарал за би чинь эн чинь гэр орноо төвгээд энэ эдийгээ өмүүлээд ингээд болохгүй байшгүй тэр хүн өөрөө л ухамсарал зогсохгүй бол түүнийг нь төрийн албадлагаар л таслан зогсоохгүй болж тий. Энэ байдал улам даймжирдаг ер нь ингээд хараад байхад бол тийм ээ. Тийм учраас би хэрвээ ийм гэр бүлийн хүчирхийлэл дор байгаа гэр бүлүүд байвал эхлээд сайн ярилцаад маш сайн ярилцаад. За тэгээд энэ ярилцаад үр дүнд хүрэхгүй юм бол одоо тэр төрийн байгууллагууд нь ханд. Өнөөдөр гарыг чи хонх зөхөн, маргааш тархий чи ханх зөхөн, нөгөөдөр амийг чи аавна. Энэ асуудал ерөөсөө л ингэдэг. Тийм учраас бол энэ дээр бол манай хүмүүс бол бас эмийг бас жаахан сайн бод мэдээж үл ярилцах хэвээр. За тэг ярилцаад нэмэргүй бол одоо юу хэлээсэ тийм ээ. Хин нэгнийг заавалч золигт гаргах ямар шаардлага байна. За ийм этгээдүүдийн хувьд дээр бол юу орж ирдэг вэ гэхээр бол эрүүгийн хариуцлага орж ирдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг эрүүгийн бүр тусгай зүйл анги байна. За энэ бол чангараад 6 сараас 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах
гэсэн ийм ял байна. Эсвэл 6 сараас 1 жилийн хугацаанд хорих ял байна. Тэгэхээр бол энэ түрүүн бол 7-оос 30 хоног баривчилж исэн бол одоо хугацааны хувьд бол адаглаад 6 сараас 1 жил болж штэ тийм ээ. Зорчих эрх хязгаарлах ял гэдэг чинь бол тодорхой бүс нутаг зааж өгөөд жишээлбэл амьдрал дүүргээсээ гарч болохгүй гэдэг. Гарах юм бол тэр хоригдсон хоногийн хорих ял бол гарчдаг тий. За хоёулаа нэгэнт хуулийн талын юм ярьж байгаа учраас хүндрүүлэх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх гэж бас ойлголт байдаг. Тий. Тухайлбал одоо гэмт хэргийг согтуугаар хийсэн ч гэдэг юм уу? Тийм ээ. Олон хүний амь насанд аюултай аргаар хийсэн ч гэдэг юм уу? Иймэрхүү нөхцлүүдийг аваад үзэхлээр бол нөгөө хүндрүүлэх зүйл. Зүгээр нэг хүнийг нэг алах бол нэг одоо ял байтал байхад бол хүндрүүлэх нөхцөл байдалтай алах юм бол бүр дахиад хүндрээ явчихдаг. Тэрнтэй адилхан энэ гэр бүлийн хүчирхийлэл дээр бас яг тийм юм байдаг. Энэ дээр ямар юм байдг вэ гэхээр жишээлбэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг хийсэн тийм ээ. За ахмад настай хүний эсрэг ийм үйлдэл хийсэн. За гэтэл тэр гэр бүлийн хүчирхийллийг зогсоох гэж оролдсон тэр хүний эсрэг үйлдэлсэн. Эдгээр зүйлүүд чинь тэр хүндрүүлэх нөхцөлд орчдөг. За энэ нь бол бас 6 сараас 2 жилийн хугацаагаар түрүү 1 жил гэж хэлсэн бол одоо 2 жил болгоод тийм ээ. Доод хязгаар нь бол 6-аар хавар байна. Дээд хязгаарыг нэгийг 2 жил болгоод ингээд ячдаг. За гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг мэдээлээгүй бас хүмүүст арга хэмжээ авдаг. Хоёлаа дээр нөгөө зөрчлийн хуулийн тухай ярьж байхад хэлжсэн шүү дээ тий. Хажуу айлт чинь ингээд ихнэр нөхөр хоёр зодолтой даллаа барилаа гэдээ орилж байгаа нөхцөлд бид нар бол ихэнх нөхцөлд юу гэдэг вэ? Тэр бол нөгөө эр эмийн хооронд ээлжиг гүйж ороод гэдэг төвөг яр шиг гэдэг. Тэгэхээр энийг бол зөрчлийн тухай хуулинд юу гэж зохицуулсан бэ гэхээр та ийм гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг мэдсэн байж зохих эрхүй байгууллагад нь мэдэгдээгүй бол таныг 200 сая төгрөгөөр торгоно л гэж байгаа. Тэр үүрэг болоо явуулж байгаа. Тий. Энд чи одоо ялангуяа энэ орчин үеийн байрнууд чинь бол тэр ханы наан цан бол чанхан найтайхад барыг сонсогддог юм гэсэн шүү дээ. Тэгэхэд чинь тэн чинь аллаа авраараа орилж байгаа хүний дуу бол сонсогдож л байгаа шүү дээ. Гэтэл хажуудлын айл бол цагдаа дуут үүрэгтэй л болж байгаа. Хажуудлын айл юм уу дээд доотлын айл. Ингээгүй төлөө бол та 200 сая торгуулна. Энд чи өөрөө нэг талтаа зөв юм байгаа. За ингээл зодтолтож л эдийн гээд идэг гэтэл тэгжитэл нэгийг алаа ичүүл яах юм. Тэгвэл тэр хүн буруутай болох гэж шít мэдээлэг байхын төлөө. Тэгвэл энэ хажуу айл зодтолтоод байна гэж цагдаа дуудсан бол тэр алхаас өмнө хүрээд ирэх байсан юм билүү. Энэ утгаар нь аваад үзэх юм бол зөв байгаа байхгүй тэр мэдээлэг чинь. За одоо хүүхдийн юг яриад дуусгая гэж бодож байна. Тийм хүүхдийн хүчирхийлэл. Тухайлбал хүүхдийг үл хайхрах гэж аливаа зүйлээр гачигдуулах. За хүүхдийн дэргэд арх уух. Хоёлаа нөгөө зөрчлийн тухай хууль ярьж байсан шүү дээ. Манайхан бол энийг ерөөсөө мэддэггүй байхгүй. Баяр ёслол болж ийн гээл төрсөн өдөр тэмдэглэж ийн л гээл арх уугаад байдаг. Гэтэл эн чинь бол яг номоор ярих юм бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлдэж байна. Хүүхэд өөрөө л эрүүл аюулгүй ёс суртахуунтай орчинд байх ёстой байтал чинь тэр арх болохгүй гэж яриад байгаа хэрнээ аав ээж нь хүүхдийн хажууд арх уухлаарэ энэ бол хүүхдийн оюун санаанд хүчирхийлэл үлдэж байна гэж чинь. Тэгэд энэ архийг чи уух ёстой юм уу уухгүй ёстой юм уу энэ хүүхд чи өөрөө бүр гайхчихж штэ тийм ээ. Тэгэхээр бол энэ дээрээ бол үндсэндээ хүүхдийн эсрэг хийлж байгаа хүчирхийлэл гэж ингэж ойлгодог. За түрүүн би одоо нэвтрүүлэг дуусгаж байгаа учраас дан эрчүүдийн ярьсараа дуусгаж байна. Энэний жишээ нь. Тэгэхээр аливаа зүйл бол дандаа хоёр талтай байдаг. Яг удаа зүгээр ингээл ихэнх нөхцөлд бол яг манай эрчүүд яхан арх уугаал агсан сохтууд байгаа л ингээд идэг. Дийлэнх нь эрчүүд учраас нийгэмдэр бол хүчирхийлэгч дээр бол эрэгтэй хүнийг яриад идэг. Гэтэл эмэгтэй хүчирхийлэгч нар бол байна. Эмэгтэй хүчирхийлэгч нар бол яг хаа ерөнхийдөө бие махбодын хүчирхийлэл үйлддэг нь бол харьцангуй цөөхөн. Ихэнх нөхцөлд бол сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг. Нөгөө мөн эрчүүдий ч одоо ингээл байд суух газаргүй болтол нь ингээл маажаал малтаар хардас сэртгэс эхлүүлж тийм ээ. Тэгэл элдв юм уу үгээр утаал тийм ээ. Тэгингээд нөгөө эрчүүд чи ингээл аль болох зүхтаагаал наан цаа нэгэл тэгжээтэл магадгүй нэг өдөр тесрээд нөгөө хүүхнүүдийг бодох юм бол нэг ам хэл яриан жаахан сул хөгжсөн учраас нөгөө сайн хөгжсөн нөгөө гар хөл нэгээд байгаа байхгүй. За тэгээ нөгөө эмэгтэй хүний чи арьс юм чин одоо эмзэг болбороо магадгүй шүргэхийн тоолонд л хөхөрчдөг. За тэгээд хажуу айл цагдаа дуудчихдаг. Цагдаа ороод ирлээ яасан ихнэр яалтчихгүй хазар нь нотлох баримт байгаад байдаг. Тэр эрэгтэйгийн тэр сэтгэлийн тэр харагдахгүй. Одоо хүчирхийлэл бол харагддаггүй. Тэгээ эмэгтэй нь уйлцсан эрэгтэй нь ингээд зогсож явахлаар бол цагдаа бол ерөөсөө эрэгтэйг нь хүчирхийлэгч гэдэг.
Энэ утгаараа бол эмэгтэйчүүдийн үйлддэг хүчирхийлэл бас их олон байна. Тийм учраас одоо бид хоёрын нэвтрүүлгийг үзэж байгаа, сонсож байгаа одоо эрэгтэй, эмэгтэй аль хүмүүс маань ер нь бодолцох хэрэгтэй байна. Бид нар чинь нэг л олдох насыг хайртай дуртай гэд нийлцсэн юм чинь нэг нь биеийнхээ ингэж биенийхээ хэмэлмээргүй байна тийм. За ялангуяа эмэгтэйчүүдэд хэлэхэд эр нөхрүүдээ битгий тэгж үгийн мухагаар утаач. Сэтгэлийн хувьд битгий тэгж хүчирхийлээч гэдгийг бол одоо хэлхээс өөр арга алга. За тэгээд нөгөө хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг аливаа асуудал зөрчил бол амьдрал дээр байнга л байж лээдэг. Сайхан ярилцаач тийм ээ. Яагаад ер нь хүчирхийллийг л төрүүлдэг болохоос биш хизээч зөвшөлтслийг бий болохгүй л байхгүй да. Тийм учраас бол одоо таагүй юм ярьсан учраас амьдрал сайхан шүү тийм ээ. Хосуудаа бие биенийгээ хайрлаарай. Гэр бүлийн хүчирхийлэл битүүл дээрээ ийм гэр бүлийн хүчирхийлэл үйлдэлтэр чинь бидний үр хойч болсон хүүхдүүд маань дараагаар нь ямар хүн болж төлөвшгүлээ тийм ээ. Тэгэхээр бид хүүхдүүдээ бас цаагаарн сэтгэл санааны хувьд бол алж байгаа шүү. Тийм учраас хүчирхийллээс бүгдээрээ ангид амьдарцгаая гэж хэлхийг хүснэ. Тэгэлгүй яхаа тэгээд нэг нэмэт хэлэхэд чинь түрүүний хоёлын эрчүүдгээ ярьсан шүү дээ тий. Эрчүүд нөгөө сэтгэл санааны сэтгэл зүйн хувьд бас маш их дарамтанд ордог. Тэгээ амархан бас нурдаг юм шиг байна. Тэр нэг статистик тооноос харагдаж байна л да. Жил болгоны нөгөө амиа хорлолт ингээ харьцуулаад үзэхээр эрчүүд нь их амиа хорлсон бүр зураг харагддаг юм билээ. Тэгэхээр бас нэг тэр нэг юм сэтгэл зүйн дарамт ч юм уу зөвхөн гэр бүлийн хүнээс биш тийм ээ. Хамтаа амьдарч байгаа ах дүү гэдэг юм уу. Бүхнээс ингээ нэг иймэрхүү хүчирхийлэлд өртөөд тэгээд иймэрхүү нэг яг таны хэлсэн шиг ярилцаж зөвшөлтсөж нэг талд гарч чадаагүй улмаас л нэг тиймэрхүү хүнд эцсийн шийдвэрийг гаргаад идэх юм болов. Тэгэхээр хамгийн шилдэг зүйл бол ярилцах юм да, тийм ээ. Ярилцах ёстой. Ярилцаад хоорондоо сайн аюу олохгүй бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйчдэр очих хэсний арга байна. Тийм ээ. Тэнд очиод бид хоёр ингээд ийна хоорондоо яриад аюу олохгүй нь одоо яах хэвтэй вэ гэхээр хоёулангийн суулгаж байгаа зөвлөгөө өгж ийн эсвэл тусгаарлаад нэг нэгээр нь байлгаж байгаа зөвлөгөө өгж ийн тийм. Нэгэн цаг үед сайхан байсан тэр амьдралынхаа нандин дурсгалыг бодоод бие биендээ хүчирхийлэл хэрэглэхгүйгээр аль болох бие биендээ сэтгэл сайхан амьдраасаа л гэж л хүсхийг одоо хүсэж одоо нэвтрүүлгийн өндөрлөхийг хүсэж байна. Тийм. За тэгээ Монгол гэр бүл бүхэн элэг бүтэн аз жаргалаар дүүрэн байх болтугай. Энэ удаагийн маань нэвтрүүлгийг хүрээд өндөрлөж байна. Мэдмээр юм байна нэвтрүүлэгтэй хамтдаа байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар эргэн уулзлаа түр баяртай. За түр баяртай үзэгч.